тасгалжуулагч хэлэхдээ манай багийн 8 тамирчин ямар нэг байдлаар бэртэлтэй байгаа гэсэн зүйлийг бол хэлж байсан шүү. Ямар нэг одоо зөөртэй байгаа гэж байна. Яламжуулалт их өөр дээр ирсэн буцаагаад Барс бол Чимангад доор атгуулсан хамгаалтан дээр ямар том үйл явдал цоорхоо гарч байна. Шиг Засгөр амжаад ирсэн Чиманга Пелийн гараг давуулаад авсан. Энэ тоглолтын эхний 4 оног Чиманга авч байна. Тоцлаа дөрөв тэр чигээр зүүндээ тесэрж ороод их гой гаргасан Батмандах завчин дээрээс суул шийдсэн багийн ихний оноо. Завчин дээр түшиг ганцаараа зогсож байна. Шидэлтэй хаацсан Чиманга 2 дахь голыг үүсгэсэн Пели эсрэг. За зүүн гартаа тоглогч хөл дээрээ их гой ажиллаад тоглох амжилттай. 2 Чиманга Тундаас Чиманга тоглолтыг ямар сайн эхлүүлж байна. Заслооны араас хийж байгаа хамгаалтууд бол их сайн болж байгаа урагшаа бүтэн тавгайг туулсан дамжуулт эзэндээ ирсэн Аз-2 2 оноо удаж хүрэлээ. Тэгсэн харагдаж байна. Батмандах хөөргөд авсан. За Батмандах харин сэлгэнээс гарч ирээд техний 5 оног өөрийнхөө нэр дээр бичүүлжлээ. Батмандах 3 он шидлээр надлаа. Төлгөөдийн хурдан давтгоо түшиг. За цаана их 2 байгаа түшиг өөрөө давталсан. Хамгаалагчтай их хүнд байдлаас 2 оноо авлаа. 8 хүндэр хамгаалт хийж байгаа. Баяр нь амжуу тогтмол жаргал дээр ирсэн Аз-2 эсрэг 3-аас шил зэвэр дунлаа. Тэмүүлэн Чиманга гэсэн Чиманга замашгүй том морон зай үлдсэн байсан. Цэрэн дээрээс тоглоод оноо авлаа. Хувийн 10 дахь оноо Вэстэй. За дамжуу тогтмол жаргал дээр ирсэн тогтмол жаргал 3 он шилдэлтэй хаацсан. Өсгөр 2 дахь голыг үүсгээд эргээд хөөргөд явуулсан тогтмол амжилттай. Чиманга бумга атсан уршаа урдан тогтмол Вэсли ганцаараа гараад ирсэн Байрн Вэсли тогтмол амжилттай болж байна. Энэ тоглолт Чиманга Аз-2 Биндрия Тэмүүлэн гээд Биндрия аваа шууд шидсэн 3 онооны шидэл амжилттай. За яг одоо Тэмүүлэн 2 номер дээр тоглож байна. Жорди Чиманга тогтмол гадж байна. Урдан тогтмол Байрн Вэсли бэлгүүнээс гараад ирсэн тогтмол амжилттай болсон. Загсын хөлбүүдээс энэ үеийн энэ хагасын эхний засварлахыг хэллээ. Тун жаргал Вэсли Эхвэрийн эсрэг за өөрөө нэг эсрэг тоглоод орсон маш хүндэ байлаас оноо авч чадлаа. Az-2 өөрөө 3 шидсэн Az-2-ийн шидэлт амжилттай. 5 тоглолт хийсэн. 1 хожиг 4 хожигдолтой байсан. Харин гайцгаж жогч тулаг ирснээс хойш за 16 хожил 16 хожигдол төрлийг сайж үргэлжлүүлж байна. Барс бол залтнуудаас явуулсан. 2 драас уулын зай шидэлт үлгүүдээс саграх дунлаа. За амжилтгүй. Хөлгүүдийн урдан тоглоо Az-2 1 эсрэг 3-аа гарч ирсэн байгаа. Az-2 өөрөө дайраад орсон. За яалч өөрийнхөө давуу талыг маш гоё ашиглалаа. Барс бол Тэмүүлэн Хондоза шидэлт цаграг дөрөвж болонлаа. За Барс бол түүхээ саний бусад самраас хүн Барс бол бэлгүүн за байна да бэлгүүн гураа шидсэн. Онооны зөрүү эргээд 10 болж 2 огцод ороод залсан бэлгүүн өсгөрөө өөдөөс гураа шидсэн бэлгүүн за 90 минцгээс 2-ыг хийжлээ. Засварлын хугацаа дууссан байна. За хөлбөр дээрээс Батмандах сулраа шидсэн шидэлтэй алдаж байна. Норвол Пел 2 дахь боломжийг үсгээд автуулсан 3 дахь боломжоор оноо авлаа. За энэ бол амжилттай Барс бол за Биндрия өөргөө их гой суллаад гүйсэн өгсөнгүй өөрөө шидэж байгаа Барс ултын шидэлд амжилттай болсон. За энэ үедэр хөлгүүдийн тоглогчид Бум шилцээр буцаад бэлгүүн дээр ирсэн. Бэлгүүн 3 оноо шидэлт амжилттай. за энэ тоглолтод оруулсан 3 шидээр бэлгүүн 3 удаа 3-аас хийлээ. Барс бол 2 удаа хийлээ. Az-2 хийсэн гэдэг тоглолт шидлэг үнэхээр өндрөөстэй. Нөгөө талд Вэслигийн 2 оноо их игүүд амжуулах бөмбөг алт болсон. За бэлгүүнээс урагшаа нөвдөг байс эзэндээ ирсэн Биндриагийн тоглохын амжилттай. Зэдэд нь тохиолдол шонхруудад байлаа. Шууд аваа шидсэн баярхуугийн шидэл амжилтгүй Пэ самраас. Чиманга байх үед бол норууд хэлсэлд ялч үйлдэж байна. Өсгөр Авалталбаруу дайраад орсон. 3 бэлгүүнээр бэлгүүнийг гаргачлаа. Хагсын сүүлийн байж болохоор тоглоо боллоо доо сэргэлэн Az-2 3 шидсэн. Az-2-ын тоглолтод 2 дахь удаага орууллаа. Өсгөр 3 хамгаалагчийн голч бөмбөгөө автахад ойрхон байсан гэхдээ бужигнаан дундаас Норвол Пел бөмбөгийг аваад оноо авлаа. Батойг хатан жаргал 3-аас шилт амжилтгүй болсон Пэ 2 боломжоор оноо авсан. За үеийнхээ 5 оноо гараалаад авлаа байна.
Чимангагийн тоглолтын сайн болж ирсэн ч гэсэн алдаа 3 болоо суусан Барсуул маш өндөр хөргөж тоглоод 2 оноо алдаа. Өчтөр гонд үрсэн. Батмандах за шилдэг багтаа орон зай үүссэн. Түүн дээрээ шилдэг гүйцэтгэл 3 оноор. Насарын станыг аваад 3-аа шийдсэн. Барсуултын шийдэл дуутсан. Гэхдээ Аз2 2 дахь боломжийг үүсгээд цайрган дээрээс тоглолоо. Хаших хинч байсангүй те Аз2. Задлж байгаа юм байна. Аз2 дахиад бэлгүүн дээр бөмбөрсөн. Маш гоё шилжтэй. Бэлгүүний олон зай шийдэлт. Тоглооны төсөл байлаа. Анхны тоглогч болно. Их хоёр холын зай шийдэлт амжилттай. Жаман зэрэг хоцсоор их хоёр бэлгүүн. Ямар гоё дамжуултыг атгуулсан бай. Түүнийг нь Аз2 2 оноо олгож өргөсөн. Бэлгүүнээс гисэн бөмбөг Весли дээр ирсэн. Весли дамжуулт гол өсгөөр төрсэн. Хөөргөд явуулсан тоглолт амжилттай. Барсуул баярхуу их амархан гаргацсан да дамжуул бэлгүүн дээр ирсэн их баяр. Заасрууд нөгөө төлөвлөж тоглоод оноолаа. Техник хасаа бас нэг сонирхолтой зүйл илүү олон тоглосон байгаа нь талхаас байсан шүү дээ. Сэрнээ төлөвлөдөг. Зөвөр гурав шидэж байгаа маань автан гаргасан шидэлт амжилттай болсон. Довхооны самбыг өсгөөр аваад ирсэн. Зөвөр шид баруун талцаад явуулсан. Баярхуугийн 3 шидэлт амжилттай болсон. За 3 дугаар үед бол харин чи багуудын ихний тоглолт нь 18 цаг 10 минутаас явах болно. Bayern Wesley. Урдан дотоод гарчаад 2 оноо авлаа. 17 Тэгсран ямар тааруухан дамжуулт бөмбөг алдуулсан. Баярхуу харин довтлогоо гаацж араас Bayern Wesley хогийг зэвэрсэн. Өөрөөсөө бараг 100 тавлгаа 2 удаа бөмбөг алдсан шүү дээ. Чиманга. Орол Пелисрэг Чимангаас олгоод довтлогоо амжилттай болсон. Хүн уур чадвараар бөмбөгөө алдах дүгсэн доо Барсуул бөмбөгийн дасгалжлаа нэг эсрэг хоёулаа гарч ирсэн. Барсуултын дамжуулалт Аз2-ын довтлогоо амжилттай болсон нэмээд нэг шидэлтийг үүсгэхээр боллоо. За ер нь суулын Тэгвэр эсрэг тоглоход байна Wesley. Задлсан Баярхуу хангалттай зай байна да. Баярхуу довтлооны секундтэй уралдаад 3 оноо авлаа. За Барсуултын эсрэг Bayern Wesley 2 голоор их гоё гараад ирсэн. Хөөргсөн довтлогоо амжилттай. Үнэхээр мэдрэмжтэй төгсгөл байлаа. Бүггийн цохоо тасалцсан. Шохруудаас хурдан дотоод орох боломжтой Баярхуу. Өөрөө шууд шидгийг илүүд үтсэн Баярхуугийн 3 онооны шидэл дахиад амжилттай болсон. Ингээд үзэхдээ ховч шонхрууд баг энэ тоглолт их бүггийн тоглолтод оролцуулах юм байна. За Wesley гарч ирээд авсан. Суусууд тоглож чадлаа шүү. Засварлаг үр дүнгээ өглөө. За тоглооны үед цэглээс өмнө гарсан алдаа юм байна. Батмандах аваад явуулсан 3 оноо шидэлтэй амжилттай болсон. Ямар хурдтай шидэлтэй бай. Тэгээ итгэлтэй ч бол аваад шууд гараас гаргасан. 2. За Барсуул дээр гарч бөмбөг явсан. Түшиг аваад шууд шидсэн. Нэлбэгийн түшиг 3 оноо тогтоож өглөө. Төвчгөө автан жаргалын эсрэг. Бэлгүүн залтан дундаас явуулсан. Бэлгүүний шидэлт угаагаад гарсан ч Аз2 2 дахь болж өрнөлээ. Урагшаа орж ирсэн. Бүтэнс баг туулаад автан жаргал бэлгүүний эсрэг довтлох амжилттай. Тэгвэл Баярхуугийн гоё дамжуулт. Өөрөөс гараад ирсэн байгаа. Түшиг ардаа үлдээсэн Барсуулт ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Аз2-ын довтлоо. За энэ хоёр тоглогчийн хөслөлт энэ тоглолтод хэдэн ч оноо авч бөмбөг авах тоглогч байдгүй дээ. Цаана их хоёр төгсөн. Их хоёр шидэж амцсан 3 онооны шидэл цайргаа олсонгүй. Ингээд үзэхдээ хоёр багийн тоглолт өндөрлөж байна. Сурлын 3 дахь тоглолтын ядагчаар Фалкнс баг тодорлоо. Эцсийн үр дүн 86-83 3 онооны зэрэгтэй энэ тоглолтод ялтыг байгуулсан. Түрүү хэлсэнчлэн яалчгүй энэ тоглолтын X factor Баярхуу Батмандах гэсэн сэргээний хөслөлт байлаа.